Хүзүүндээ Анна. Антон Павлович Чехов. Гэрлэх мөргөл ёслолыг сүмд гүйцэтрээд шин гэрлэгсэд хөнгөн зууш хэрлэгсэнгүй. Ганц хундаг арх ууж, хугацаа сольж өмсцгөөгөөд төмөр замын буудлын руу явцгаалаа. Хөгжид баясгалантай хөгжин бүжиг, хурим дайлрын оронд харин хаа бага 200 мод зайтай газар мөргөл хийхээр явсныг нь зарим хүн Модест Алексеич хэрэгэм зэрэгтэй. Бас нас агсан болохоор хөд үүмээ ихтэй найр хурим хийх нь таарамжгүй юм гэж тэгхэн л зүйтэй гэж сайшааж ерөөс 52 настай түшмэл дөнгөж 18 хүч байгаа охинтой суухдаа хурмын хөгжим сонсоход ч уйтартай байх үзье гэж үлээ. Бас Модест Алексеичийг их дүрм дэлгэмтэй хүн болохоор кэгж сүм хийдэд мөргөл хийх гэж явж байгаа нь чухандаа эр эмийн холбоонд ч шашин ёс суртахууныг юу юунаас ч илүү эрхэмлэн үздгээ залуу их нэртэй ойлгуулах гэсэн хэрэг гэж ярилццгаав. Шин гэрлэгсдийг үдэж гаргахаар төрөл садан хамт ажилдаг хүмүүс бөөгнөрлөдөж хундгаа өргөцгөөгөөд уухаа хаширхтаж галт тэрэг хөдлөхийг хүлээн зогсцоож байлаа. Багш хүний ёслолын хувцс бортхон малгай өмссөн. Аннагийн эцэг Петр Леонтич нилээд халамцуу царайн цайчаад гартаа хундаг барьсаар вагоны цонх руу тэмүүлэн "Анюта, Аня, охин минь чамдаа ганцхан үг хийхий" гэж гуйгаад байлаа. Аннагийн вагоны цонхоор толгоогоо цохуулган тонгоож чагнахад Петр Леонтич архины үнэр ханхлуулан чих рүү нүлээж амсгаадаж учрыг нь ойлгохын аргагүй нэг юм шивнээд нүүр, цээж, гарыг нь айцлахад эцгийнх нь амсгаа чижирхийлж нүдэн дээгүүр нь нулимс мэлтимэж байлаа. Гимназийн сурагч Аннагийн дүү Петя, Андрюш хоёр эцгийнхээ хувцсны хормоноос өгзрэн царайгаа минжилэгцгээгээд "Аава, болто. Аава, хэрэггүй дээ" гэж шивгэнэцгээв. Галт тэрэг хөдлөхөд Аня эцгээ хундагтай архиа цалиллуулан найгсаар галт тэрэгний хойноос гүйж явааг харвал эцгийн царай их л өргөдмөр, гинхэн, цагаан санаатай, гимшсэн төлөвтэй. "Уухай" гэж хашгирч явлаа. Шин гэрлэгсэд вагондоо хоёудахнаа үлдэж Модест Алексеич орж суусан тасалгаагаа үзээд юм хумаа тавиур дээгүүр хураагаад залуу их нэрийнхээ урдаас харж суугаад инээмсэглэв. Модест Алексеич бол дунд зэргийн нуруутай, яггүй тарган, сүдгэр гэдстэй, урт гихчийн хууд сахартай, соёо сахалгүй хүн ажээ. Үсийг нь мөрчийтэл хуссан дөрвөлжин ирүүн хөлийн үсгий шиг хэлбэртэй байлаа. Царайн хамгийн гол шинжин гэвэл соёо сахалгүй, бөгөөд мөрчийтэл хуссан. Уруулан цустай, олгоо шиг бэмбэлдсэн, тарган хазартайгаа залгалджээ. Модест Алексеичийн байдал их бууртай, алхах гიშгэх нь удаан. Зан ааш дүлгөөн зөөлөн ажээ. Нэг сонин явдал санаанд орж ирээд юр болдоггүй шүү. 5 жилийн өмнө Касаротов гэдэг хүн хутагтай Аннагийн 2 дугаар зэргийн одонгоор шагнуулаад баяр талархлаа илэрхийлэхээр ноёндоо очиход нь тэр нь "Та ч н одоо 3 Аннатай болоо шивдэ. Нэг Аннага хүнжилдөө өртлөөд нөгөө хоёрыг нь хүзүүндээ зүүгээд байх шив" гэж үлээ. Тэгэхэд Косоротовын хөнгөн хийсвэр, хэрцгий зантай Анна гэдэг эхнэр нь нөхрийндөө дөнгөж хурж ирээд байсан юм санаж. "Намайг Аннагийн 2 пор зэргийн одонгоор шагнуулах үед манай ноён намайг тэгж хэлэх шартаг гарахгүй үзгэж найдаж байна шүү" гэж Модест Алексеич инээмсэглэн өгүүлв. Модест Алексеичийг оногор нүдэ улам жартайдган инээмсэглэхэд Анна даган инээмсэглэх боловч энэ хүн нойтон зузаан уруулаараа одоо ч гэсэн үнсээ дагч болзошгүй. Тэгвэл би цааргалах аргагүй болсон шүү дээ гэж бодоод сэпгэл давтлан суулаа. Модест Алексеичийн тарган биеийн намптай хөдөлгөөн нь Анна дайж жигшмээр муухай санагдлаа. Модест Алексеич босож хүзүүнээсээ одонгоо авч ёслолынхоо хувцсыг тайлаад дан тэрлэг өмсөж "Ийм л байна да" гэд Аннагийн хажууд суув. Гэрлэх ёслол Аннад хичнээн их шаналгаатай болсон гэхвэ. Тэр олон лам нар, зочид, юг сүмд байгчид цүм Аннагийн уйтгартай яширтэж "Яагаад энэ хөөхөн хүүхэн хонгор ийм ёозгүй муухай хөгшин ноёны ихнэр очивдоо" гэж бодцоож байгаа юм шиг санагдаж үлээ. Анна өнөө өглөөх нь юм бүхэн аятай сайхан боллоо гэж бахтан баярлаж байснаа гэрлэх ёслолын үед ч гэсэн мөн одоо алт тэрэгэн дотор явж байхдаа ч гэсэн буруу хэрэгт орж хууртаад даажигнуулж байна гэж саналаа. Баян хүний ихнэр болсон боловч мөнгө гэж юурж үгүй. Гэрлэх ёслол дүмсэх хугацаач зээл тавьж хийлгсэн билээ.
Бас өнөөдөр үдэн гаргаж байсан эцэг дүү нарынхаа царайг нь харуул тэдэнд лав сохорд зоосч үгүй бололтой. Өнөө өрөө идэх хоолтой болов. Маргааш юугаа идэх бол гэж бодохдоо ээжийг нутаглуулсан оройнх шиг намайг явуурчаад эцэг маань хөвүүдтэйгээ идэх юмгүй үлсэцгөөгөөд уйтгарлан сууж байх болов гэж санахтаа. Чаавас. Би яасан заяагүй хүн бэ дээ? Яагаад ийм заяагүй болов гэж бодож суулаа. Эмэгтэй хүнтэй харилцаж дасаагүй эв дүүгүй сүдгэр эр Модест Алексеич. Аннагийн бэлхүүсээр оролтно. Мөрөн дээр нь аяархан таашаа надгадаж байхад Анна мөнгө өгөх ихийнхээ нас барсныг бодсоор байлаа. Эхийг нь нас барснаас хойш гимназийн цэвэр бичиг, зургийн багш эцэг Петр Леонтич нь байдгаараа архи уучаад гачигдал зовлон эхэлж үлээ. Хүүхдүүдийнх нь гутал ховцсон урагдж салбарч гүйцжээ. Эцгийг нь эвжүүдэх шүүхэд дуудан аваачаад шүүхийн гүйцэтгэгч ирж эд хогшлыг нь бүртгэж аваад явчиж үлээ. Юутай ичгүүртэй билээ. Тэгээд Анна согтуу эцгээ харж хаацайлах, дүү нарынхаа оймсны цорхоог нөхөж идэх уух юм авах гэж зах дээгүүр явдаг болж билээ. Тэгээд хүн Аннагийн залуу нас, гоо үзэгсрэлэнт царай, гонхсон сайхан бие бялдрыг нь шагшин магтахад бүх дэлхийн хүн амтан цүн түүний ноорхой малгай, бих асгасан цоорхой шайхааг нь хараад байх шиг санагддаг байж билээ. Тэгээд Аня эцэг маань мөтхөн архинаас болж гимназийн багшийн ажлаас хөөгдөөд түүнээсээ болж тисгүй бас ээж шиг үхчэндэ гэж үргэлж бодсоор шүнжин нулимс асгаруулж ундаг байжээ. Тэгж байтал танил тажин авгаа хүүхнүүд Аняд сайн хань нөхөр олоод өгнө гэдэл хөд болж ихэлсэн билээ. Удсан ч үгүй хөгшин настай үзэмжгүй муухай боловч хөрөнгө мөнгө ихтэй энэ Модест Алексеич гэгчийг олжээ. Модест Алексеич бол банкнд хадгалуулсан хідэн бомон төгрөгтэй бас хүнд түрээслүүлэх гэж байгаа үе үйлрэн дамжсан газар оронтой байлаа. Учир ёс сайн мэдэх, алдарт суутай, ноёндоо нүртэй хүн юм байжээ. Тэгэхээр Петр Леонтичхуаг ажлаас нь халуулахгүй гэвэл гимназийн захиралд ч юм уу эрхэлсэн түшмэгтэн ч хүртэл ноёноороо бичиг зурус хийлгээд өгч аргалж чадах хүн шүү гэж Аняд хүн ярьдаг байжээ. Тэр бүгдийг эргцүүлэн бодож байтал гинт хөгжмийн их шиг олны шуугилдах чимээ сонстон. Далд тэрэг нэг багахан станц дээр зогслоо. Тавцангийн цаад талд бөөн хүн, баян хуур, хуучирсан чарлаа хийл хуурдах чимээ дуулдаж, бас тунгалаг саранд гийгүүлсэн цуслангийн өндөр хус, Ухянгарын цаанаас цэргийн гуужин хөгжим сонсдож байгаа нь бодвол цуслан дээр магад бүжгийн үдшилтэй бололтой. Буудлын тавцан дээгүүр цуслангийнхан бас тэнгэр сайхан байхад цэвэр агаар амьсгалах гэж ирсэн хотынхан зугаацж байлаа. Тэр цуслангийн эзэн хачин маягийн хувцастай, царайгаараа армян хүн шиг, өндөр нуруутай, хүрэн царайтай, бүдүүн биетэй Артинов гэдэг баян нэр мөн явж байлаа. Артинов эмэгтэй хүний урд бошинц шиг дазраар хөврөлдсөн урд нөмргөө сугалдаргалаад цамцныхаа заамыг ярьчихсан, даравч зүүсэн урд савхан гуталтай явж байлаа. Түүний араас урд шүгэр хоншоортой хоёр тайг нохой толгоогоо унжуулсхийн дагжээ. Аннагийн нүдэн дээгүүр нулимсгүүлэг нэвч, ихээч, мөнгөгч, гэрэлснээч бодхоо болоод танил офицер гимназийн сурагчдтай гар баригдсан хөгжигтэй инээд алдаж. Сайн байна уу? Сайн сууж байна уу? Гэж хурдан мэдлэлцэж байлаа. Аня талбар дээр гарч ирээд өмсөж яваа гой сайхан шин малгай, үзэгсэлэнт бошинц, ер юм бүхнээ хүн амьтанд харуулах гэж сарны гэрэлд тусах газар очиж зогсов. Энд бид юунд зогсоод байгаа вилээ? Гэж Аннаг асуухад энд зам салдлын. Тэгээд шуудангийн галт тэрэг хүлээж байна гэж хүн хариулав. Артенийн ширтэд байгааг Анна ажиглангуудаа нүдэ ансхийн, сетринэж, Францаар чанга ярьж гарав. Хоолоогоо эвлэгхэн, аятайхан өнгөтэй байгааг бас хөгжим ихшиглэж, цөөрмийн усанд сар тусч, хүүхний хинээ тусснараа нэрд гарсан Артинов өөдөөс нь шунгалтай шохорхон ширтэж, юрдсэн хөгжигтэй байгаагаас болж Аня гинт баярлан хөөрөөд галт тэрэг хөдөлж танил офицерүүд үдэж яслах үед тэртээ модны цаанаас сонсдож байгаа цэргийн гуйлын хөгжмийн их шиг даган Полькийн аяыг амандаа гунганав. Ямар ч байсан юу ч болсон жаргалтай амьдрна гэж тэр баг буудал дээр өөрт нь бат итгүүлсэн юм шиг галт тэрэгнийхээ бүхээгт хөгжиж баяртай орж ирлээ. Шин гэрлэгсэд хийдэд 2 хоноод хотод буцаж ирлээ. Сангийн байранд суудаг байжээ. Модест Алексеичийг албандаа явчихлаар Аня роял хөгжим дарах ч юм уу уйтгарлан уйлдаг, эсвэл зөөлөн бандан дээр хажуулаад роман унших буюу данган хугацны загварын зурагтай сэтгүүл эргүүлж тойруулан үзэж цаг нөхцөөдөг байлаа.
Модест Алексеич өдрийнхөө хоолн дээр маш их идэж, улс төрийн асуудал, хүмүүсийг энэ төр ажилд тамилсан, шилжүүлсэн, шагнасан тухай яриад илгэж, бас ажил хийх хэрэгтэй. Айд гэр болно гэдэг зугаа цэнгэл биш. Хүн бүхний үүрэг мөн. Ганц мөнгөч гэсэн хайрлах хэрэгтэй. Би шашин шүтлэг, ёс суртахууныг дэлхий дээр хамгийн чухал зүйл гэж үздэг хүн гэж өгүүлдэг ажээ. Тэгээд хутаг, сэлэм шиг бариад хүн бүхэн өөртөө үүрэг хүлээсэн байх ёстой шүү гэж ярьдаг байлаа. Айня түүний яриаг чагнаад айсандаа юм ч идэж чадалгүй, дандаа л үлэм хоосон хоцордог байжээ. Хоолныхоо сүүлээр амарч, хөрхөн мунтах завсар Айня төрхөндөө очдог байжээ. Эцэг дүүнер нь Аан нэг орхоос өмнөхөн түүнийг мөнгнөөс болж дур сэтгэлгүй мөртөө өө туртай хөгшин хүнтэй суулаа гэж зэмлэн ярьж байсан юм шиг нэг л хачин хардаг байлаа. Аанныгийн бошинзын ширчгэнэх чимээ, чимэг зүйлт болон ер хатагтай төрхөн тэднийг доромжлон даажигнах мэт санагддаг байжээ. Ааннаг байхлаар цаадуул нь баахан зовс хийж, түүнтэй ярих үгэ олж яддаг байлаа. Гэвч эцэг дүүнер нь Айняд хайртай хിവэр, Айнигүйгээр хоолоож идэж дасаагүй байжээ. Айня тэдэнтэйгээ хамт ногоотой шүл, заваан будаа, хоньны өөхөнд хуурсан, лааны тосны үнэртэй түмс иддэг байлаа. Петр Леонтич чижиргэнсэн гараараа лонхноос арх хундагалж, бушуухан ховдоглон залгалж, яриагаад бас өгсрүүлэн хид хідэн хундаг хонтордог байлаа. Дүрлэгэр том нүдтэй, туранхай цонхоор царайтай Петя, Андрюш хоёр лонхийг нь авчаад "Аава, хэрэггүй дээ. Одоо бойлдоо" гэлцдэг үлээ. Аанагч бас дахиад битгий уугаач гэж эцгийгээ арга дунгуйхад Петр Леонтич гинт уурсаж, гараа зангидан ширээ шаагаад "Би өөрийгөө хинээрч цагдуулахгүй ээ. Муу сайн жулдраа гүлгнүүдээ. Би та нарыг бүгдийг чинь хөөгөөд явуурчхан шүү" гэж хашгирдаг билээ. Гэвч дууны өнгөнд тэгж чадмааргүй цагаан цайдган санаа илэрхий байх тул хинч түүнээс айдаггүй ажээ. Үдийнхээ хоолны сүүлээр Петр Леонтич туранхай хүзүүгээ сунган, сахлаа хусах гэж байж исгсэн ирүүгээ илж, харс цаг гаруй толгон гойж, үсээж нэг самнаж, соёо сахлаач нэг мушгинхан оролдож, үнэртэй ус шүршиж, зангиагаа бүчлэн зангидаад, бээлигээ хийж, бортхон малгайгаа өмсөд, айлд очиж хөлсөөр хичээл заах гэж явдаг ажээ. Баярын өдөр бол Петр Леонтич гэртээ тосон будгаар зураг зурах ч юм уу, эсвэл баян хуураа чарлуулан аятайхан дуугаргах гэж ядан оролдож, өөрөө даран дуулж суудаг гэлээ. Эсвэл хүүхдүүддээ "Өөдгүй муу сайн золигууд, хөгжмийг минь эвтчихэж" гэж омөрдөж гардаг байлаа. Ааны нөхөр Модест Алексеич хамт албахааж, сангийн байранд хамт суудаг нөхөдтэйгөө үдэш болгон хүзэр тоглодог байжээ. Хүзэр наадах үеэр түшимдийн ихнэрүүд гэж муухай царайтай, ёозгүй хувцассан тогооч хүүхнүүд шиг бүдүүлэг авгаа нар цуглараад, өөрсдийнхөө муухайтай таарсан балиар хов жив дэгдээдэг байлаа. Модест Алексеич Аанитайгаа зүг театрт очих удаа хаяа тохиолддог байжээ. Жүжигийн завсарлагаагаар Модест Алексеич Аанаг өөрөөсөө ганц жалхам холдуулгүй яг сугадаж аваад л гудам амрах тасалгаагаар цааш нааш холхиж, хин нэгэн хүнтэй толгой тохилдсноо "Энэ бол төрийн зөвлөх, ноёнтонд тартай хүн шүү" гих буюу эсвэл "Орон байшинтай, их чинээлэг хөрөнгөтэй хүн шүү энэ" гэж Айнид шивндэг байлаа. Зуушны лангууныг хажуугаар гарахдаа нойтон бурам, алимтай бизуунд дуртай Айнид амттай юм идмэр санагдавч өөрт мөнгөгүй. Нөхрөөсөө гуйхыг зовоод хорхоо нь хурж өнгөрдөг бай. Модест Алексеич ганц лир авч эргүүлж тойруулж үзээд "Ямар үнэтэй юм бэ?" гэж асуугаад 25 мөнгө гэж хариулахад "Тийм байж дээ" гэж хэлээд буцааж тавьдаг байлаа. Гэвч лангуун дээр ирээд юу ч худалдан авалгүй явчихны үгүй тул хийж үлсэн грашаа нь ус бүхэл шилээр авч анцаараа бүгдийг нь уугаад нүдэнд нь нулимс цийлгэнэж байдаг ажээ. Аня тэр үед Модест Алексеичийг үнэн голоос үзэн яддаг билээ. Заримдаа Модест Алексеичийн нүүр минчийн улаагаад "Энэ хөгшин хатагтайд Мексикийн асуул" гэж яаран хэлэхэд нь Аня "Энэ хатагтайг би танихгүй шүү дээ" гэдэг байна. Тэгэхэд нь "Ямар хамаа байх вэ? Эн чинь Алдан татварын газрын дарган ихнес шүү. Мексикийн дох гэж байна шүү. Чамайг хүй. Толгой чинь заяа нь очихгүй. Тайгүй" гэж бувтан загнадаг байлаа.
Аннаг Мексикийн ясгахад үнэндээ толгой нь ойчихгүй бодогч их шаналгаатай байв. Аня нөхрийнхөө хийсэн бүхнийг хийдэг ажээ. Модест Алексейчэд хамгийн эргүү тэнэг амьтан шиг мэхлэгдсэндээ писэж ядан бухимддаг байлаа. Аня гагцхүү мөнгөтэй бодохын төлөө түнтэй ханигсан байтал харин хүнтэй суухын өмнөхөөс ч бага мөнгөтэй байдаг болжээ. Эцэг нь урд ядаж 20-30 мөнгөч болов өгдөг байж үлээ. Гэтэл одоо Аня сохор зоосч үгүй сууж байлаа. Сэмхэн авчих буюу уйх санаа байвч нөхрөөсөө айн бэмбэгэндэг байжээ. Модест Алексейчаас айх явдал Аннагийн сэтгэл зүрхэнд аль хэдийнээс шингэсэн мэт санагддаг байлаа. Аннаг жаалхан байхад гимназийн захирахын нэрх гэж байгаа аянгийн бөөн үйл дайрах гэж байгаа далд дэрэг шиг тийм сүрдэм сүрхий аимшигт хүч мэт санагддаг байжээ. Гэрийнхэн нь түүнийг үргэлж ярьж ноёнтон гэж айж байдаг тэр хүнээс Аня бас тэгж айдаг байлаа. Бас түүнээс гадна Аннагийн айдгийм үди төдий байсны дотор гимназийн хатуу чанга сагсаа хуссан додгор багш нараас айдаг байжээ. Явн явсаар одоо гимназийн тэр захирагтай нүүр царайгаараач төстөө ёс тэглэмтэй хүн гэгдэх Модест Алексейчаас айдаг болов. Сэтгэл санаанд нь тэр бүх айд юм нэгдэж асар том аимшигт цагаан баавга мэт болоод өөрийнх нь эцэг шиг ядуу дорой амьтныг дарж алах гэж байгаа юм шиг санагддаг байлаа. Тэгээд Модест Алексейчийн ив хавгүй бүдүүлгээр таалан тэгэрч бузарлахад нь Аннагийн бие арзасхийн айсаар байх боловч тааламжтай байгаа мэт хуурмаг дүр үзүүлэн инээмсэглэдэг байжээ. Петр Леонтичийг нэг өдөр өөрийн сэтгэлийн сэв болсон нэг тусгүй үрийг төлөхөөр Модест Алексейчаас 50 рубль зээлүүлэхийг буйхад Петр Леонтичийг хичнээн их тарчилгасан билээ. Модест Алексейч: "За яах вэ? Би танд мөнгө өгье. Харин арх ухаа болохгүй бол би таныг дахиад тэтгэхгүй шүү. Улсын албан хааж байгаа хүн ийм сул талтай байх нь ичхүүхтэй хэрэг. Архинд шунах явдал сүрхий чадвартай сайн хүмүүсийг гутааж олиггүй хүмүүс болгодог гэдэг хэн бүхний мэдээжийн баримтгийг танд сануулгах хэрэгтэй байна. Харин тийм хүмүүс бие бариад архитгаа зогсчихвол явандаа дээгүр тушаалтайч болж болох үз байдаг юм" гэж ярив. Тэгээд Модест Алексейч түүнийхээ хэрээр энэ байдлаас болоод дөнгөж саяны хийснээс үзвэл гисээр урт удаан яриад илгээд хөөхий Петр Леонтич доромжлуулсандаа шаналн гутарч арх уух хүсэл улам оргилж билээ. Аннагийн дэрсэн уранхай гуталтай цоорхоо өмдтэй дүүнер нь бас л загнуулж зандруулдаг байлаа. Модест Алексейч тэдэнд "Хүн бүр өөртөө хүлээсэн үүрэг хариуцлагатай байдаг юм шүү" гэж хэлдэг боловч мөнгө юр өгдөггүй байжээ. Харин Аняд бөгж, бугуувч, ингрийн зүү зэрэг үнэт зүйлс бэлгэлээд энэ идэлхүүд ядрах цагт хэрэг болно гэж өгүүлдэг байлаа. Тэгээд бас Аннагийн шүүгээг дандаа уудалж идэллүүд нь бүрэн бүтэн байгаа үгүйг шалгадаг байв. Өөлж болов. Христос мэндэлсэн өдрөөс аль урд нутгийн сонинд 12 дугаар сарын 29-нд тайж нарын хурлын танхимд уламжлагт өвлийн наадам болно гэдгийг зарлжээ. Модест Алексейч үдиш болгон хүзэр талсны дараа Аня тийш санаа зовсон байдлаар харж угаад түшимтийн хатагтай нартай шиммэлдэж байснаа тасалгаа дотуураа хөндлөн гул толхон ямар нэгэн бодол хэлэн явах болжээ. Тэгээд нэг өрөө Модест Алексейч Ангийн өмнө ирж зогсоод "Чи үдшийн цэнгэлд өмсөх гоёлын бошин зоёолох хэрэгтэй. Мэдэж байгаа үз? Мария Григорьевна, Наталья Кузьминична хоёртой зөвлөж ярилцаарай" гэж хэлээд 100 рубль өгөв. Аня мөнгийг нь аваад бошинц хийлгэхдээ хинтээч зөвлөсөнгүй. Харин эцэгтэйгээ ярилцаад талигаа чихэн үдшийн наадамд яаж хувцалдаг байсан бол гэж төсөөлөхийг оролдов. Ангийн талигаа чих өөрөө дандаа шин маягийн дэгжим хувц өмсдөг. Анагаач үргэлж бөөцөйлөн хүүхэлдэй шиг аятайхан гойдог байжээ. Бас Аняд Франц хэл зааж сургаад мазуркийг сайн бүжиглдэг боловчээ. Аня хадамд очихоосоо өмнөх 5 жил айлд хүүхэд хүмүүжүүлэгч багш байжээ. Аня ихшгэ хуучирсан бошинзоор шинийг хийж бензинээр бэлий угааж чаддаг эрдэнсийн зүйлийг түр хүслэн авч зүүдэг. Ихшгэ намжирдэж хэлгий тултраа ярьж дэгжин маягтай хөдөлж аялдаж чаддаг. Бас хэрэг тохиолдвол багтан баярлах буюу өөтөртэй гүлэрч чаддаг. Гайхсан байртай ширтэж чаддаг байжээ. Харин Ангийн хар ус, хар нүд, түргэн зан үргэлж гоёж гангалдаг төрх нь эцгийгээ дуурайжээ. Үдшийн наадамд очихоос хагас цагийн урд Модест Алексейч Ангийн том тойлонд харж
Одонгоо хүзүүндээ зүүх гэж гадуур цамцгүй орж ирээд Ааны гоо үзэсгэлэнт царай шинхэн гоёлынх нь гяртгансан сайханд дур булаагдам. Сэтгэл тун хангамжтай хацраа маажинхан байж. Чи минь юутай сайхан гоо үзэсгэлэнтэй юм бэ анюута минь гэж баях хөөр болсон дуугаар үргэлжлүүлнэ. Би чамайг жаргааж баярлуулсан. Харин чи өнөөдөр намайг нэг баярлуулахад болох үзье. Би чамайг гуй. Чи гигэн эзэнтний хатантай танилцж үзээч. Тэнгэрийг бодоорой. Би тэр хатнаар зуучлуулбал хэрэгэн зэрэг нэмүүлж болох юм гэж ярьж байр. Үдшийн нааданд очоор явлаа. Тайж нарын хурсын танхимын хашааны хаалгаар ороход хаалгач нар хүндэтгэн досов. Хувцсны өдгөр бүхий үүдний өрөөнд ороход зарц нар бүндгнэж мөрөө ил гардаж хувцалсан хатагтай нар сэрүү татсан сархинаас дэвүүрээрээ бие халахсан зогсож байв. Лааны тосны үнэр цэргүүдийн хувцсны үнэр танар ханхаж байлаа. Ааны нөхөртөөгөө сугадалцсан хөгжим чагнаж шатаар дээш гарч явхдаа олон лаанд гэрэлтсэн өөрийгөө том толинд хараад тэр нэг сартай шөнө галт дэргэний буудал дээр ямар ч болов аз жаргалтай амьдрнэ гэж зүгнэн бодож байсан баяр баясгалан сэтгэлд нь сэргэн санагдав. Ааны өөрийгөө хүүхэд биш хатагтай гэдгээ анх удаа мэдрээд алхах гიშгэхдээ талигаа чихийнхээ төрөх байдлыг өөрийн ирэхгүй дүүрээр. Өөрийгөө их баян дур зоргоороо юм байна шүү гэж анх удаа санав. Хамт яваа нөхрөөсөж зовхоо байлив. Учир юу вэ гэхэд их танхимын босго алхмагц хөгшин нөхөртөөгөө хамт яваа нь түүнийг гутааж байгаа хэрэг огт биш. Харин эр хүний шохорхлыг ихэд татдаг тийм нууц дардын сонин байдагтай болгож байгааг мэдлээ. Уудам танхимд хөгжим ихшиглэн бүжиг эхлэв. Сангийн байшинд сууж байснаа энд ирээд цацармал гэрэл, янз бүрийн хүмүүс, хөгжмийн ихшиглэл, шуугаан чимээнээс төрсэн сэтгэл давтагдсан Ааны их танхимын доторхыг ажиглан хараад юутай сайхан юм бэ гэж бодлоо. Үдэшлэг зугаалга дээр дайралтдаг байсан танил офицер, багш, өмгөөлөгч, түшмэл, газрын эзэн, гигэн эзэнтэн, Артено нарыг хармагц тэр олны дундаас ялган танилаа. Цээж бие ил гарган ховцлож, ихэд гойж гангалсан, дээд ангийн сайхан, муухай янз бүрийн хатагтай, нар лангуу бүхээгийн хаваар байраа эзэгчгээд ядуусыг тэтгэх хөрөнгө хоролдуулах Бадрын 8 ихлэх гэж байлаа. Мөрөндөө ёслолын гой мөрдөс хадсан, лут том биетэй офицер. Ааны тэр жил гимназид сурч байхдаа хуучин Киевийн гудамжинд түүнтэй танилцсан боловч одоо нэрийг нь санахгүй байлаа. Газрын хаанаас ч гараад ирснийг бүү мэд, гинт хурж ирээд вальс хийхийг урав. Ааны тэр офицертэй эргэлцээр нөхрөөсөө холдоход ёстойд хүчит салхинд туугдсан далбаат зэвэр хөвм одоод нөхөр нь алс тэртээ эрэг дээр хоцрох мэт санагдав. Ааны хүн хүнтэй ээлжлэн вальс, полк, кадрилийн аль альнийг хүсэл шуналтайя бүжиглэж хөгжмийн нэгшиглэл, олонний шуугаанд сэтгэл хөөрөөд Орос, Франц хэл хотголдуулан шулганаж нөхрөө санах байтугай юр юуны ч тухай бодох завж хүлээгүй хөгжилдөн зингэж байв. Аня ирчүүл ихэд тоогдон таалагдж байгаа нь үздэл илэрхий. Тиймгүй байх нь ч аргагүй ажээ. Анагийн сэтгэл догдолж, дэвүүрээ дивж, ядан чичирч, юм уухыг мөрөөдөж байлаа. Бензиний үнэр ханхалсан өрчхөр фрак өмссөн эцэг Петр Леонти чинь улаанаар чимж будсан хөлдмөл зууш барьж Аанын дэргэд хурж ирээд "Өнөөдөр чи тун хөөрхөн харагдаад байна. Хадамд даанч эрт багтаагч чижтэй гэж би өнөөдөр урд урдынхаас илүү харамсаж байна. Яах гэж ингэв? Бидний тусын төлөө тэгснийг чинь мэднэ. Гэвч гиснээ чижирсэн гараар өөрөөсөө бөө мөнгө гаргаж ирээд би өнөөдөр хичээл заасныхаа мөнгийг аваад чиний нөхөрт тавьсан өрөө төлж чадах боллоо гэж Ааныг ширтэн ярив. Ааны дийдтэй зуушаа эцэгтэй баривчаад ямар нэг хүнтэй бүжиглэн хоромхон зуур алга болов. Хамт бүжиглэж яваа хүнийхээ мөрөн дээгүүр эцгээ зэрвсгэн харвал зүүмэл гүрчгэл шалан дээгүүр гулган байж нэгэн хатагтайг тэврээд тасалгаа дундуур бүжиглэн явлаа. Эрүүлдээ мүнц сайхнаа гэж бодоод мазурк бүжиг явхлаар бас өнөөх лут офицертэй бүжиглэж гарав. Лут офицер Аанад талхлаа идэрхийж дэмж амжилтанд цугласан олон зам тавина, хоёр тишээ ярагдаж эрэгтэйчүүд гараа унжуулцгаан нэвэлж ихтэйхэн модон зогсоцгоо. Ажигдвал хоёр одон зүүсэн фрактай гигэн эзэнтэн Аня тийш ирж явлаа. Бойхон хүүхэн харахлаараа дандаа л уруулаа химлэн нялуухнаар инээмсэгдэж байдаг гигэн эзэнтэн мөн л тэгсээр үнэхээр Аниг нүд салгалгүй ширтэн ирлээ.
Маш талархалтай. Хон чих баяртай хэрэгэ. Эрдэн мэт ийм гоо үзэгсэлэн тийхнэрээ биднээс одоо болтгийг нууж байсны учир нүхрийг чинь шоронд хорих тушаад өгөндөө. Би тан дээр эхнэрийнхээ даалгавраар ирлээ гэж гигэн эзэнтэн хэлж Анатай гар барилцаад. Та бидэнд туслахцах ёстой. Америкийнхэн шиг бид танд сайхан болж төрсний шагнал болгоул захна. Америк хөдлөж таныг манай ихмэх хүлээж яадаад байгаа шүү гэв. Гигэн эзэнтэн Анаг хөдөлсөөр яваад нэг бяцхан мухлагт оруултал аманда том чулуу өмгчгсэн юм шиг дэндүү том хазартай ахимаг насны хатагтай байв. Бидэнд туслалцаач. Баадрын 8-нд хөөхөн хүүхнүүд цүм ажиллаж байхад таал ганцаараа яагаад ч юм бэ зугаалаад байна. Та яагаад бидэнд туслахыг хүссэнгүй вэ гэж тэр хатагтай гуншигнан асуув. Өнөөх хатагтай явж Ана мөнгөн халуун тогоо олон аягны дэргэд түүний байрыг эзлэн суугаад хоцорлоо. Тэр дорхноо гүйлгээ сайтай наймаа эхлэв. Ана аяг цайг 1 рублээс доошгүй үнээр худалдав. Лууд офицерыг шахаж байгаад 3 аяг цай уулгав. Бүлтийсэн нүдтэй амьсгаа давхцдаг өвчнөд нэрвэгцэн өнөөх баян Артинов хурж ирлээ. Артинов 100 өмсөж явсан тэр гайхад хувцсаа өмсөөгүй. Нийтийн адилаар фрак өмсжээ. Анагаас нүд садгалгүй ширтэн нэг завья хундаг дүүрэн шампань дарс хүнтөрч 100 рубль төлөөд бас цай ууж дахин 100 рубль төлөх тэр зуур үг дууч үгүй амьсгаан давхцсан шаналж байлаа. Өөрийнх нь харц инээмсэглэл тэр хүмүүст тун ханамжтай таатай сайхан санагдаж байгааг мэдээд Аня худалдан авагчдыг уриалан дуудаж тэндээс мөнгө хурааж байлаа. Хөгжим бүжиг ёслогт мэгсгээлтээр дүүсэн инээдэм шууганд энэ амьдралаар аж төрхийн тул хүн болж төрснөө Аня сая бүрэн ойлгоод эртнээс нааш өөрийг нь ямар нэг юм дарж алах гэж байгаа юм шиг айж бэмбэгэндэг байсан нь одоо инээдэмтэй мэт санагдлаа. Одоо хингвагаас жайхыг болоод харин талигаа жихмэн байсан бол миний амжигтанд хамт баясгалцах сандаа гэж харамсав. Анагийн эцэг Петр Леонтич архинд халанцаж царайн цайсан боловч гуйвж дайвалгүй явсаар Анагийн мухлагт ирээд хундаг коньяк гуйв. Эцгээ хараад ийм ядуу жирийн нэг эцэгтэйдээ хар мичин юу гэж хэлж түлэх бол гэхээс царайн минчин улайв. Гэтэл Петр Леонтич архиа уучаад ганц ч үг дуугарлгүй. Хідэн цөө мөнгнөөсөө 10 рубль суг татан авч чулуудчихад сүрхий дог явчихав. Сүүлхнээр нь Петр Леонтич тойрон бүжиг хийж явахдаа найган ганхан ямар нэг юм хашгиран хамт яваа хатагтайгаа ичээж байгааг Аня хараад 3 жилийн урд нэг үдшийн наадам дээр бас л ингэж хашгирч уйвж дайвж яваад эцэстээ цагдаагаар гэртээ хөргүүлж маргааш нь гимназийн захирал ажлаас хална гэж занж байсныг санав. Энэ далимд түүнийг санахгүй байж болшгүй. Мухлагт байсан халуун тогоо хөрж унтраад ядарч зүдэрсэн бадрын худалдаачин хүүхнүүд олсон мөнгөө амандаа чулуу өмгсөн мэт цулцган хазарт настай авгаад тушааж өгөх үед Аниг Артинов сугдаж аваад бадрын 8-нд оролцохсод зориулан үдшийн хоол зэгсэн их танхинд хөдлөн оруулав. 20 хүн хооллож байсан боловч тун их шуугантай байлаа. Гигэн эзэнтэн. Бид энэ баялаг тансаг гуанзанд өнөөдрийн бадрын 8-ны зорилго болсон хямд хоолцоо гуанзнуудын хөгжилт цэцэрлэгтийн төлөө уугууштай гэж хундаг өргөв. Бригадын генерал их буугч эрхэндээ оруулж чадах их хүчин болсон эмэгтэйчүүдийн төлөө ууцгай гэхэд цүм хатагтай нартай хундах тулгацгаав. Үлэмж их хөгжил баясгалантай байлаа. Анаг харахад үүр цайчаад тогооч авгаа нар зах руу очицгож байв. Шин сонин сэтгэл дүүрэн баярлан мансуурна ядарч зүдэрсэн Аня орондоо ормогц дарин унтжээ. Өдрийн 2 цаг болж байхад Аник шивгчин хүүхэн дуудаж сэрээгээд Артину ноёнтон айлчилж ирээд байна гэж айлтгав. Аня түргэн гихч хувцлаад зочлох өрөөнд орлоо. Артинуийн сүүлхнээр Гигэн эзэнтэн бадрын 8-нд оролцсонд нь баяр талархлаа илэрхийлэхээр бас хүрэлцэн ирлээ. Гигэн эзэнтэн Аня руу нялуунаар ширтэн уруулаа хэмлэж гарыг нь үнсэн. Дахин мэрэх зөвшөөрлөх байгаад боцов. Аня зочлох өрөөнийхөө гол донд яг зогсон. Мэл гайхаж, амьдралд нь гайхамшигт их өөрчлөлт ийм хурдан гарсанд итгэж ядан байх зуур эр нөхөр Модест Алексейч нь ороод ирлээ. Модест Алексейч ч гэсэн алдар цуутай,
Хэрэгэм зэрэг ихтэй хүмүүсийн дэргэд цусардан бялдуучилж хүндэтгэн биширдэг нялуун байдлаараа Анагийн өмнө зогсож байхад Анагийн баярлах, дургуутсах, жигших сэтгэл зэрэгцэн оргилж инглээгээд юу базаах вэ гэж лагтай мэдээд "Тонил муу чалчаа" гэж тов тотхон хэлв. Түүнээс хойш Аня олноороо ой модонд явах ч юм уу, гадуур энгийн зугаалах, жүжигт оролцсон тогтох зэргээр огт зав чөлөөгүй байх болжээ. Өдөр бүхэн үүр цайсан хойно гэртээ ирж, зочны өрөөний шалан дээр унтдаг мөртөө олон цэцэг дунд унтдаг гэж хүн амьтанд сэтгэл хөдлөм худал ярьдаг байжээ. Мөнгөний хэрэгцээ ч их гарах болов. Гэвч Аня Модест Алексейчээс айхаа болоод мөнгийг нь өөрийнхөө юм шиг зарцуулдаг байлаа. Модест Алексейчээс мөнгө гуйдагч, нэхэж шаарддаг ч үгүй. Харин Поцоны хуудас буюу эсвэл энэ хүнд 200 рубль өг, 100 рубль дариудвал гэсэн зурус явуулдаг байжээ. Улаан өндөгний баярын өдөр Модест Алексейч Анагийн 2 дугаар зэргийн одон хүлээн авчээ. Баяр талархлаа илэрхийлэхээр очиход нь гигэн эзэнтэн уншиж байсан сониноо хажуу тийш тавьж зөөлөн сандал дээрээ тугтаа суугаад "Одоо ингэхлээр та 3 Аан натай болоо шивдэ. Хүнжирт чинь 1, хүзүүний чинь 2 гэж гигэн эзэн ягаан хумстай цагаан гараа харж хэлв. Модест Алексейч хамаагүй чанга гинээд алдуузаа гэж 2 хуруугаараа уруулаад арсгиж байгаад "Одоо ч би нэг бяцхан Владимиртай болоосаа гэдгийг хүлээгээд байх явдал үлдээ шив. Танаас адислан хайрлахыг зүрхлэн гуйя" гэв. Модест Алексейч Владимирийн 4-р зэргийн одонд санаархснаа ингэж битүүхэн хэлжээ. Тэгээд зориг төгөлдөр бүтгтээ уран ав гаргаж чадсанаа яаж газар сайгүй ярихыгаа бодож бас нэг тийм мэрэгэн үг хэлье гэж байтал гигэн эзэнтэн уншсан сонин руугаа ухаан тавиад яриа дуссныг мэдэгдэж толгойд ахв. Аня уран морьтой сүүхээр давхих, Артеновтой анд явах, нэг бүлэгт жүжиг тоглох зэргээр цаг нөхцөөж эцэг дүүнер дээрээ очих нь улам цөөрлөө. Эцэг дүүнер нь Аангүүгээр хоолоо идцээдэг болов. Петр Леонтич урд урдынхаас илүү их ууж, мөнгө ч үгүй болоод баян хуураа хүртэл аль хэдийнэ өрөндөнд өгчихсэн билээ. Петр Леонтичийг гудамжинд унчихна гэд хүүхдүүд нь гадуурч ганцаарыг нь гаргадаггүй. Дандаа л хянж байдаг болжээ. Аня хуучин кивийн гудамжаар хосмор хүлгсэн тэргэнд сууж, хүдчийн оронд Артеныг урдаа суулган жолоодуулж давхин явхдаа эцэгтэйгээ дайрагтжээ. Петр Леонтичийг малгайгаа аваад ямар нэг юм хашгирах гэтэл Петя, Андрюш 2 хүүн нь сугдан авч уян харагдаж "Аава хэрэггүй дээ. Аава болтоо" гэцгээлээ.